Сэтгэлийн тэнхээ гэдэг үгийг сонсоод хүн бүрт өөр бодол ойлголтууд орж ирдэг байхаа. Тэгвэл ямар хүнийг сэтгэлийн тэнхээтэй хүн гэдэг юм бэ? Талаар өнөөдөр бүгдээрээ авч үзцгээе. Бидний амьдралд альва асуудал бэрхшээл тулгархад тэрхүү асуудал бэрхшээлийг хэрхэн даван туулж гарч чадаж байгаагаар нь хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ гэдгийг тодорхойлж болдог байна. Сэтгэлийн тэнхээ гэдэг бол хүн өөрийн анхаарал, хүсэл, мэдрэмжээд захирдаг хүчийг хэлдэг бөгөөд тэрхүү хүч нь амьдралын турш олон янзын нөхцөл байдалд шавхагдан байдаг байна. Тэгвэл тэрхүү хүчээ бид өөрийн амьдралын аль сайн сайхан бүхэндээ зарцуулж сурах хэрэгтэй юм байна. Сэтгэлийн тэнхээг хэрхэн суралцах вэ? Нэгдүгээрт цаг хорон мөч бүрт сэтгэлийн тэнхээтэй байснараа бид өөрчлөлтийг хийж чаддаг байна. Хоёрдугаарт өөрийгөө хянах чадвараа хөгжүүлж сурах хэрэгтэй юм байна. Өөрийгөө хянаж буй үйлдэл нь биднийг амьтнаас ялгах гол онцлог байдаг бөгөөд хүмүүс бид өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, бие бэлтрээ хөгжүүлж, илүү сайхан биетэй болдгийн адил өдөр бүрийнхөө олон удаагийнхаа оролдлогоор өөрийгөө хянах чадвараа хөгжүүлж болдог байна. Сэтгэлийн тэнхээнд суралцаж өөрийгөө хянах чадвараа хөгжүүлж сурцгаая.